бизнесийн үйлчлэгэнд явж ашиг орлого олж гэр бүлтэй ажлын оронд л ер нь бол ажил юм да. Би өдөрт өглөө ер нь тэгэл 5 6 гээл гардаг. Заримдаа ажиллах шаардлагатай үед 4 5 цаг хүртэл явна. Гайгүй үед бол 12 1 цаг гээд буучт юм дөө тэгээд. Бид нар чинь нөгөө ерөнхийдөө хичээл сургууль ажлын оргил ачаал үеэр явдаг болохоор гайгүй 100 амралтын үеэр бол орлого байхгүй, ажил байхгүй болчдөг. Тийм хөдөлмөрийн гэрээ гэсэн юм байхгүй. Одоо сүүлийн одоо 4 жил орчим одоо энэ аппликейшн платформ шилжсэн. Тэгээд тэр дагуул аппликейшн татаад тэр компанитайгаа гэрээ хийсэн хамтран ажиллах гэрээ юм. Нийгмийн даатгалд, эрүүл мэндийн даатгалд төлөхгүй шүү дээ, хамрагдахгүй. Хуваараа л өөрөө төлж болно. Юу н ирэх ашиг төчлөөгөөд одоо цаанаас одоо ийм арга хэмжээ аавна гэсэн заавар зөвлөгөөнүүд байхгүй. Бид нар өөрсдөө л хариуцсан, согтуу хүнтэй харьцсан. Хүний эд зүйл алга болно. Хулгай сэрдэгдэн компани хариуцах юм байхгүй шүү дээ. Бид нар ч даатгалгүй. Компани зүгээс бол хүний аав гэдэг цагдаа дээр очихоор цагдаа яах гэж согтуу авсан гэдэг. Тэгээ тиймэрхүү өндөрлүүд байна.